Архитект хэлжсэн шүү дээ. Хятадын одоо TikTok дээр Rocket Bay микрофоны ардын юу яасан юм тэр нэлээд одоо тренд болж исэн гэдэг. Гонжгүй юм гэж. Азийн тухайд тийм том фестивал хийнэ. Тэгээд Азийнхаа том рэпердуудыг бүгдийг зална шүү дээ мэдээж. Дэд хотын дарагчтай. Ингээд өөрөө тэр хүний дуугийг сонсчоо тэгээд өөрөө шеэр хийгээд энэ хүнийг залж авчир. Үн хамаагүй авчир гэж хэлсэн чинь очихгүй гэж юу найдаж шүү дээ. Уулзах гээд ирж байгаа юм шүү хүн Монгол руу. Тийм шүү дээ. За 23 подкастын шинэ дугаар хүргэж ирэхэд бэлэн болж байна. Тэгээ хөтлөгч Newsag болон би тэгээ бид нар бас маш онцгой зочинтой Хөх хотоос ирсэн Axman. За энэ удаа та нэр Улаанбаатарт ямар яжтай гэлээ? Энэ удаа болохоор би бас энэ чинь Улаанбаатараас бас нэг гоё рэпертэй хамтарч уран бүтээл хийх санаатай л ирлээ. Тэгээд болдго юм болдоггүй юм гэдэггүй. Тий. За одоо ингээд химигтэй уран бүтээл хамтарч ийн гэж тэ. Тэгээ Монголын рэпрүүдээс за дуучин шануу шүү дээ. Хинтээр хамтар бол танд одоо илүү гоё санагдаж байна. Та хинтээр хамтар болсон илүү гоё авсалдах юм шиг санагдаж байна. Хит дуу чадах юм шиг санагдаж байна. Одоо мэдээж бас хэдэн ярьчихлаа юм ээ. Содж байгаа хүн байна шүү. Вэга тэр одоо гинжин ч юм уу, мисэм ч юм уу. Энэ хоёр тал хамтраад нэг гоё хит дуу хийж үлбэр чадна гэж бодож байгаа би. Ер нь бол гинжин мисэм хоёулаа дээр орж ирж байгаа тийм. Тий, одоо ингээд гинжин мисэм хоёул орж иж байна. Тэр хоёртой яагаад хий гэж бодож байна? Одоо trap тал руугаа олон илүү trap тал руугаа тэгээд бас club тал руугаа штэ надад ч бас live дээр концертн дээр гоё тоглох тул trap л үнээр гоё тохирдог гэдэг болохоор тэгээд бас гинжи мисамин одоо swag тэр байдал бас маш их trap болонгуудаа миний энэ хэмнэлтэд их нийлдэг нэг замын хүн шиг л санагддаг надад бол. Axman энд байгаа Монгол рэперүүдийн дуунуудыг ер нь хэр сонсдог вэ? Тэгээ энд юу болж байгааг ер нь юу ажигладаг уу? Ажиг сонсдог би өөрөө хайж сонсдог. Тэгээд бас түлхэж бас надрууд нөгөө юугаар чинь бас түлхэд ирнэ штэ нөгөө юугаар тэгээд бас орчмын бас хэрвээ юм бол аргагүй ирэхгүй нөгөө дэлгэржигээ юмнууд чи орж ирнэ ш надад. Харсан сонссон? Тэгээ сүүлийн үед одоо аяар том болсон шүү дээ. Монголын бохны биф болсон. Rock бифса. Тэр биф одоо таны одоо ямар болсон бэ? Тэгээд ер нь тэр дуунуудыг сонссон уу? Тэгээ энэ бифийг цаад ирэхэд одоо яг сэтгэлтэй байна. Бас л гэсэн юм цаа. Аха. Сонссон. Тэгээд бас л амар л том юм боллоо ш тэнцэнч бас ингээд одоо менежерүүд бас байна ш эндээс тийж очиж тоглодог менежерүүд байна өөр Монголын менежерүүд ахмах байдаг. Тэгээд тэднээс хэлж ийн тэгээд Rocket Bay Fla 90-ийн дис одоо амар юм болж байна. Чи одоо яг очихоор чинь бүр бөөм юм болцсон байж байгаа л гээд ярьлаа. Тэгээд яс дисүүдийн бас өмнө сонсцсон байсан. Тэгээд яг намайг ирэхэд одоо 2 дугаар round 2 чинь гарч ирсэн байхгүй. Тэгээд ирээд сонслоо. Би анх эхлээд бас эвгүй байлаа шүү тэр чинь. Нэг биф ярангуу байж болно л доо. Хэрвээ нэг хоорондоо таньдаг хоёр рэпер бит рүү биф гарвал бас нэг жилийн гоё л доо. Гэхдээ хэрвээ хооронд танихгүй хүн хоорондоо биф гарахаар би бол энийг амар гэнгээр ойлгодог байхгүй юу. Нэрээ ингээд бас ингээд бифлээ тийм ээ. Тимсдээ танихгүй хүн байж хэрвээ бифлэх юм бол наад чинь зүгээр хэрвээ нэг амар таньдаг хүн байсан за хоорондоо яриа тэгээд хийчихээ гэхэд өөрөө бас болно. Гэхдээ тэр гэнгээр л ойлгоод байдаг наад чинь зүгээр. Тэгээд таны хувьд хин яг ч байсан бай. Дээн мэдчихсэн юм аа ингээд асуусан. Нэг дуу гарсан шүү дээ. Тэгээ ингээд асууж л да. Rocket Bay-г хэр сонсдог вэ? Rocket Bay аргагүй сонссон шүү дээ. Ирэхгүй сонссон шүү дээ. Flag-ийн дуунуудыг сонсч байсан уу? Сонсож байсан. Flag одоо лооч гэсэн тийм ээ тэр гинжи эдэр чинь зүгээр нэг руу гоё тим болж гин. Тэгээд тим утуу болж гин. Нүдэд тийш дээ. Тэр хэдүүд чинь дуунууд маш trap байгаа шүү дээ. Тэгээд Rocket Bay дундаа хилцэн байгаа та нарын дуунууд үрдэн болж байгаа. тэргээ тийм ээ. Бүгдээ таныхны өртөө бүр болж байгаа тийм ээ.
Тэгээ чамаас бусдын Бага. маягтай одоо хэрвээ яг тийм ер нь л одоо Rocket Bay гэдэг хүний тэр flow тийм ээ. Наад ч юм уу зүгээр л Rocket Bay байдаг л тийм нэг хэмнэл байж байгаа байхгүй. Тэгээ flow болохоор яг trap rule ингээд шаагаад тийм ээ хөл наад чинь зүгээр ингээд тэр сексрүүлж байгаа тэр юм чинь бол таарч байгаа шүү дээ. Тэгээд хоорондоо ингээд beef-ний тал дээр миний үчгээр хэн нь ялгах хэн нь ялгадагч чухал биш ээ. Миний үчгээр хоёулаа ялгахч. Тэгэд хоёулаа л ялгахч зүгээр нөгөө имийг олохын төлөө тийм ээ хүмүүсийн анхаарлыг татахын төлөө this beef чинь үүсдэг шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө боксинг олонгууд нь штэ ингээ шүүгч ингээ загсан гоо та. Тэгээ ингэх ч бас үгүй шүү дээ. За тийм гол юм болсон баг. Rapper Rock Band was a powerful болчихсон те. I think with the rapper флаа асуулт амар ашигтай зүйл байсан. Тэгээ стохин яаж байна. Тэд та биф чинь үү? Өөр Монгол биф болж байна уу? Өөр Монгол бифд гарна шүү дээ. За гарч байгаа. Тэгтээ хүн зай аим чөөх гэж юу? Ха? Та крэштэй биф жисэн үү? Надыг бифлж исэн, надыг дизелж исэн. За. Дизелж ирж исэн. Тэг манай крүүнийхэн байхгүй юу гэхээр надад гомдоод. Тэгтээ би уучлалцсан яах юм? Яа дээ. Хариу дис бичнэгээ тэгээд бас одоо манай хамтлагийн штэ. За яах вэ? Ер нь тэр дооронд бичсэн штэ. Тэгээд яах вэ? Гарахгүй гэж игээд бодоод одоо за ер нь тэр үед чи манай чинь петишн гарч ирсэн штэ. Нөгөө том шагнал болоод тэгээд петишн гарч ирсэн үе болохоор тэгээд тийм харангуй юм руу нэг ойртох хэрэг байхаа гэж бодоод бас одоо битсэнгүү. Танай бүр ингэ бүтэн дис тойсэн үү те. Тэгээ манай хамтлаг руу go away гэдэг дис бичсэн. Нөгөө партизан хамтлаг. Тэгээ манай хамтлаг чинь партизан хамтлаг BTS байхгүй партизан. Тэгээд манай crew чинь болохоор цагаан хамтлагаа CT гэдэг crew байдаг. Тэгээ манай нөгөө хэдүүл чинь энэ учир дээр яасан гэвэл одоо дундад бас нэг менежер байдаг штэ. Тэр менежер нь болохоор одоо манай хэдүүлийг нэг тоглолтод ингээд аваа очно гэсэн байхгүй юу. За таны өөр Монголоос одоо энэ хэдэн рэперүүд байд юм чинь зүгээр таны хэдүүлээ очиод нэг орой гоё ингээд наадчихгүй юу. За тэгээд над руу ингээд ярьсан манай хамтлаг руу ярьсан байна гэн. Тэгээд нөгөө манай крүүний хэдрүүд бас ярьсан байна. Тэнгүүд нь манай хамтлаг бол одоо хэлсэн байхгүй. Хэрвээ завгүй байхаа гэж одоо хэлсэн байна гэн. Хэрвээ юу юм бол одоо мөнгөний тал дээр штэ. Хэрвээ юу хорохгүй байхаа гэж хэлсэн байна. Тэгсэн чинь нөгөө менежер нь болохоор нөгөө талд манай нөгөө найзуудад наад чинь танаас танихгүй гэж хэлж штэ гэд хэлсэн байхгүй юу. Тэнгүүд манай хуу чинь над руу манай судраа ярихгүй манай хамтлаг руудаа ярихгүй шууд студент байсандаа дис хийгээ зүгээр ингэ шатсан байхгүй. Тэгээ энэ учир дээр би сүүлд нь сая ухааны нолоо тэгээ за тэгвэл ийм нэг менежер тэгэл харлаа штэ. Тэд оны үйл явдал нэ. 2012 оны үйл явдал. 12 оны үйл. Тэрнээс хойш та тэнд биелж өмөлсөйгөө. Өөр Монгол FP угаасаа гарам дүүнрүүд бифэлтгэлдээ над руу над одоо миний санчхан нэг л биф байгаа. Яг миний дүү надад бифсэн ахыг одоо надад гомцсон шүү дээ. Тэр яагаад ингэвэл бас зарим тоглолтын дээр хяналт их чанга байдаг шүү дээ манайхны чинь. Тэгээд одоо дууны үг мөгнөөс ч юм уу тийм ээ энэ дээр одоо жоохон залуучууд young blood нар чинь зүгээр хараал fuck тийм ээ тиймэрхүү юмнууд чинь бүр яриа шүү дээ. Тэнгүүд наад чинь зүгээр бас хяналтан дээр бол бас болохгүй юм л дээ. Тэр чинь одоо бидний цаар Яг нь залуу халуунаас гэдгээр ингээл яадгийг гэсэн. би ч гэсэн залуудаа тэгээд дуулж үлээсэн. Гэхдээ зөөхөлдөө яг одоогийн young blood шиг тэгээд хараалыг тэгээд FMF гэдэг. Фонцоо үстэн тань бифтэй гэдэг юм шүү дээ. Тийм гомдол шүү дээ. Хүн гомдоод юм байна даа. Яг тэгээд нэг атаархал бол нэх оршиггүй. Учир нь яг Улаанбаатарт байгаа энэ хипхопын ийм гоё агаар энд наад чинь бол зүгээр амар ариун рэпердууд байгаа. Тэгээд өөрсдийнх крүүтэй тэгээд бас стилийн хуваарлалтай учраас ингээд өрсөлдөө амар сайхан тодорхой болоод гараад ирсэн байж тээ сонсогчдоос зөндөө ариун. Тэгээ Монголд ингээ ажиглангууд нь дийлэх хүмүүс ингээл угаасаа Улаанбаатар жижигхэн тэгээд арга хэмжээнүүд ер нь бол ингээ солбож ингээ байгаад байдаг хүн болгон бивэнтэйгээ таарах магадлал маш өндөр. Тэгээл юу вэ бро ингээл гаваарай. Тэгээл дотор танаа яг ямар байгааг одоо бүүмэд Ярангуй штэ наад би хэрвээ энд байсан өдөртөө энд байдаг бол бас л тийм л штэ хүн юм чинь тэр тийм шүү. Наац зүгээр штэ. Одоо нэг таарахгүй хүн байгаа. Бас нөгөөтэйгүр Монголд ингээ биф болонгууд нь Америкт бас том юм болоод байна штэ. Одоо Drake-ийн эсрэг Drake versus одоо бос рэперүүд гэх юм уу? Тэгэнгүүт нь бас саяхан Chris Brown Quavo Diesels Quavo тий. Наац өнөө жил нэг амар альбомууд гарч ирэх юм шүү. Тий, бас та бас нэг альбом их гэдэг тий. Тий.
Одоо өнөө жилийн үнэндээ мэл би жилийн эхнэр шүү дээ. Жилийн эцсээр одоо өнөө жил бол гарсаагүй нэг гоё юу хийнэ гэж бодож байсан. Гэхдээ одоогийн энэ байдлаар юм бол бас л одоо хэрвээ би фит дуунууд энэ ч гоё фит дуунуудаа хийчихэд бүгднтэй гоё фит дуунуудаа хийчих гэдэг альбомын учир бас жоо хойшлол байхад. Нэр энийг ярих гэж бодсон. Сая Хятадд Rap in China гэдэг тэмцээнд орсон. Тэр тэмцээний тухай яриач. За. Наад чинь гоё байна. Энийг ярих хэрэгтэй. Rap of China-д болохоор бол одоо Домдод усад болдог нэг гоё рэперчүүдийн бүх Домдод устай байдаг рэперчүүдийн тэмцээн шүү дээ энэ чинь наад чинь. Тэгээд ингээд гинж өгөөд нөгөө нэг Rap of Korea болдог ч юу лээ? Show me the money. Show me the money гэдэг шүү дээ. Тэгээд тим нэг тэмцээн болдог. Тэгээд тэнд нь би одоо анх энэ чинь одоо 4-5 дугаар хугацаанд болж байгаа юм уу? 4 хугацаанд болж байгаа. Тэгээд өнөө жил бол одоо томоор хийж байгаа. Тэгэд би бас өмнө бид нарыг ингээд бас дамаар ингээд хэлжсэн байхгүй та нарын ийм одоо анх эхлэн нэгдүгээр юу хийх үедээ бид нартай холбогдоод тэгээд очиж юугээрээ гээд. Гэхдээ би тэр үед яасайхан гадагшаа гарч нүд юм тайл юм үзийгээд гадагшаа явахаар болсон байсан. Тэгээд очисонгоо. Тэгээд өнөө жил болохоор би ер нь очиж үзье. Яа тийм. Тэг анхдагт дээр бол BDK очсон шүү дээ манай. BDK Psycho тэтгэдүүлээ очсон байсан. Тэгээд BDK мэл гинж авсан шүү дээ. BDK ингээд одоо яг манай crew нэг. Тэгээд BDK гинж авсан. Тэгээд манай үнэ чинь тэр гинж авснаас болоод тэр гарч байгаа ховролт нөгөө туурмуур одоо тоглолт моголт чинь зөндөө харин болно. Тэгээд бас мөнгө гинж авмыг нь одоо яаж ч ирэх орлого хэрэгтэй тий. Тийм шүү дээ. Оролцох эрхийг бол одоо олчихно. Гэхдээ дээшин дэвших. Дэвшилт шүү дээ. Шигшилтээ дээшин гарах шүү дээ. Одоо энэ удаа чинь болохоор 17 4 гарч ирээд 4 17 болохоор чинь 40 4 8 28 гинж өгдөж 68 rapper дэшин гарна. Тэгээ 68-аас бочоод шигшээд баг 3-1 л үлдэн тиймэрхүү шигшилт шүү дээ. Тэгээд өнөө жил болохоор би очиод яг одоо гинж авахаас өмнө нэг open mic байдаг шүү дээ. Яг 450 rapper-дууд одоо орсон. Тэгээ тэн дээр нь очиод би дуулсан байхгүй. Open mic би ямар ч үсэн хэрвээ гинж авах боломж байхгүй дөрвөл би энэ тайзыг ашиглах хэрэгтэй гэдэг гараа 50 шаагаад. Тэгээ бууж ирэнгүү чинь зөндөө харин rapper-дууд одоо respect өгж байгаа. Монгол хип-хопыг одоо монгол rap-ыг бол бид нэр сонсдог. Тэгэжэдэн сонсдог. Одоо тэгээд тэрний хүчийг одоо би өнөөдөр ингээд танай тоглолтоос олж харлаа гэсэн бай мэдрэлээ одоо гоё хүчтэй байна гэснийг хэлсэн шүү дээ. Тэгээд тэр дотор нь бас одоо миний тоод бас нэг одоо ойгуур rapper Арслан одоо E3 гэдэг тэр амар гоё шадаг ирж шүү дээ. Одоо drill мэр April бүр шадаг trap map бүр шадаг. Тэгээд наад Арслан бас над дээр ирээ. Тэгээд одоо хоёлаа ямар ч байсан энэ нэг дуу муугийг одоо тэмцээний өмнө дуусгаж байгаад хоёлаа нэг хамтарч юг уран бүтээл хийх талаар ярилцъя гэж ярьж ирсэн. Тэгээд энэ над давчил бол амар гоё ололт штэ. Ярангуу хэрвээ би тэр гинжиг авчихаа тэгээд дэшин гарсан түрүүд би гинж авах юун дээр бас тийм бэлтгэл сайн биш байсан. Би олж харсан. Би өөрийн бэх дутмаг гэдгийг олж харсан. Наадвал ч бүр хэд бүр тэмцээнд нь ороод өнгөрцсөн учраас бүр гоё акапелла байдаг штэ. 60 секундын акапелла дээр бүр гоё авч илээ. Би тэгээд өөрөө дуу бэлдээд очсон учраас тэгээд за одвол олчихно олохгүй бол чи гэж бодож ирсэн. Тэгээд хэрвээ гинж авсан ч гэсэн миний бэлтгэл муугаас одоо яах юм бэ? Тэгвэл би дараа удаа бэлтгэлээ сайн хийж игээд тэнд бол ямар ч байсан нөгөө да гинж авах ажил хийн гэж бодож байна. Ховрол амар их шүү. Наад чинь зүгээр гинж аваад тэгээд нэг жилдээ чиний тоглолт молт чинь зүгээр асуудал биш. Урагшаага тийм их зах. Маш том зах зээл байна шүү дээ. Тэгээ одоо нэг дундад улсын хипхоп одоо уйгур drill маш одоо хүчтэй ирч хүчтэй байгаа тийм ээ. Тийм drill-ээс бол уйгурчуудын drill маш хүчтэй байна. Afro, Jersey Club ийм хүү талдаа бол амар гоё явж байгаа. Тэгээд бас хүрээлэл амар чанга нөгөө тэд нэр ингээд гоё нэгдэж чаддаг. Одоо crew-ээр гоё явж чаддаг, би дэшин татаж чаддаг. Тэгээд trap-ийн тал дээр бол Чөмдүүгийн одоо Shady, Masway, одоо Higher Brothers байдаг штэ. Тэдний чинь одоо Чөмдүү хот бол болоход нэр нь бүр Sichuan гэдэг газар штэ. Тэд нар бол trap-ыг бол нэрээ бүр гоё зах зээл олжсон гоё нээжсэн л. Тэгээд Атланта одоо Америкийн Атланта гэж шүү. Одоо бүр яг студи хип-хоп юм. Яг Атланта. Мигос шиг надад чинь тэд нэр. Тэгээ Аз хип-хопыг ингээд аваад үзэх юм бол Хятад байгаа. Тэгэнгүүт нь хэдүүлээ бас энэ талаар ярьсан. Японд
Ковас те. Тийштэй. Тим утоматомачи. Тимотомодачи. Тэр бол сүүлийн үед алж ирсэн тийм. Тэгээд ингээ хүн болгоо одоо ингээд ороо зөвхөн бодож байгаа л тийм ингээ хит дуусаас хайрын байдлаас ингээд ремикс ингэж тийм. Монголоос одоо тэрийг хийх амар тийм хүлээлт төрөл та. Бүгд ингээ монгол юм дээр үссэн тийм. Юус хараад тэндээ бас нэг гоё хэдүүлэн тавайж хийсэн. Тэр одоо ингээд яг Азийн попын хиндийг дагаад тийм. Нэг тийм заавал хийх хэрэгтэй байхгүй. Энэ бол юм ойрын хугацаанд 100-аас өмнө хийгдчих байхаа бол би бол топ тэгж бод. Би бас тэр нэтгэлтэй байгаа. Манайхан бас энийг бас хийж байгаа тийм харж байгаа. Тэр бол үнэхээр амар гоё прожект болж байгаа. Харис тийм Одоо нэг юу Keith Ape Ichima гаргаж явах үед олон ашиг Солонгос, Япон, ядгуй ко тэгээд рэперүүдийн яг ингээл ремикс хийгээл тэгэл олон улсын одоо дэлхийн тавтан дээр ингээд танигдах боломж гарч исэн бол одоо Когийн хийсэн Тим Томодомачи ремиксүүд хийх юм бол яг тэр үеийг болцсон. хийж штэ тийм үү? хипхоп амар өсөлтөд бүр ингээд химэл болоод химэл болоод хэцүү болчихсон шүү. Тэр тийм амар хэцүү юм дундаас бас ингээд крүү хэнрийг үсгэж чидээ. Ингээд ийм шинэ жуулчаас одоо энэ бас бит энийг ингээд шууд боломж болоо те. Энэ өөрсдөө гоо солиудос гоё тэр одоо юутай эго кодод бүжгээд альбиосны зөвшөөрлийг аваад за ингэж одоо хаанч үдэнтэй одоо фаундын уурчид муу хаанч үдээ. Бүгд юм Монголд хэлээр яг энэ соёлын ингээд авахгүй хийж байгаа байхгүй тэгээд ирч чинь. Японочууд чинь ингээд өөрсөнд хувцууц амар зөвхтэй. Соёлын авахгүй гэж. Одоо манайхан бас иймэрхүү нэг юм соёлын авахгүй манай Монголын эпохи ихтгэл за мэдээж бүгд биш. Зарим нэг ихтгэл нэг баруун нэг ингээд ихтгэл дуурах гэх. Тэгвэл ингээд өөр Монгол 40 10 дээр ингээд Монгол юм маань хослуулчтай болоод амар гоё. Тэгэнгүүт нь бас нэг боломжийг ашиглах гэж зүйл байгаа шүү дээ. Одоо жишээлбэл хоёлаа ч гэсэн ярьжсэн оппозитийн нэг дуу гарч яхад ган тулга тэрэн дээр өөрийгөө юу нь бол амар одоо хамгийн одоо өвжиж юм амар мундаг гэдэг шилдэг гэж үгэлсэн тэр үед нь өөр нэг рэпер гарч ирээд дифлээд анхаарлаа аваад өөрийнхөө карьераа дараагийн түвшинээр авч явах тийм зориг бол байгаагүй. Зарим хүмүүс ингээд стори хийсэн байсан тэгэл тэрийг ингээд ган тулгаач ба гэд Афла харин бол өөрийнхөө боломжоо бол маш сайн ашигласан. Түүнтэй адилхан зөндөө олон ингээ хипхоп ярилцлагуудыг аваад үзэх юм бол миний хүсэл юу вэ гэвэл одоо Монголын хипхопыг гадагшаа гаргахыг хүсэж чинь. Тэгэнгүүт нь за тэгвэл чиний бодлоор Монголын хипхопоос хэн гадагшаа гарах боломжтой вэ хэднэр хэлээ. Тэгэл яг одоо энэ боломжийн нэг цонх нь одоо яг нэгдсэн байгаа. Нэгдсэн байгаа. Энэ ерөөсөө гэдэг тренд болчих тий. Одоо ингээд хүн болгонд мэддэг болж их. Яг энэ үед нь пак гэж бас юу. Яг яг тохиомжтой үед диск гайхгүй шидэг дуушгал ийм юм болчиход байгаа. Би нэг бол өөрсдөө соёлд үзэх. Монгол дуусаад рэпүүд бол зөндөө байгаа шүү дээ. Тэр бол монгол рэпүүд аюултай шүү дээ. Тэр бол гол чухаа. Чухаа. Тэгэд одоо ингээд монгол рэпүүдийг ярьсан дээр одоо өөр монгол шүү дээ. Дундад улсад одоо хамгийн өндөр бүлэгдтэй ч юм уу тэско тийм үнхэн хийд болсон монголын рэпер юм бэ. Одоо хамгийн мод монголын рэпер үү явах юм. Rocket Bay. Гамбегийн нөгөө Big Shark ямар Baby Shark. Тэрс явсан. Юу дүндээ фокус тэнд одоо. Тийм шүү дээ. Энд чинь team ариун хүмүүс байгаа юм шиг. Би young routine Монгол swag here. Монгол swag явсан. Гойлонгоос. Ахтай чи хэлжсэн шүү дээ. Хятадын одоо TikTok дээр Rocket Bay микрофоны ардын юу яасан юм тэр нилээн одоо тренд болж исэн гэдэг. Тийм шүү дээ. Одоо ч гэсэн бүр тэр наад чи зүгээр тийм киноны нэг тайлбар ингээд явдаг шүү дээ. Нөгөө товч танилцуулга манайчууд тиймэрхүү юм ард чинь бүр зүгээр background music гэдэг. Тэр бүр ингээд хятад хүртэл ингээд бүгд баг ингээд за бүгд ч явах те. Хятад хүртэл ингээд сонсдог те. Бүгд. Харин шүү дээ. Би энэ тухай яг ингээд сонссон байхгүй юу? Ингээд одоо гончгүй юм гэж. Одоо хятадын том фестивал хийнэ гэдэг Азийн тухайдаа тийм том фестивал хийнэ. Тэгээд одоо Азийнхаа том рэпердуудыг бүгдийг зална шүү дээ мэдээж. Тэгээд нэг одоо хотын дарга штэ. Гонжо гэдэг. Гонжо юу чүнчин билүү. Тэгэд ярьжсэн дамын штэ. Хотын юу биш чухал биш харин тэр дэд хотын дарга нь чухал байгаа байхгүй юу. Тэр ингээд өөрөө тэр хүний дуугийг сонсчоо тэгээд өөрөө шеэр хийгээд энэ хүнийг залж авчир. Тэгээд
наашаа холбогдохоор нь очихгүй гэж хэлсэн гэсэн шүү дээ. Үн хамаагүй гэсэн. Үн хамаагүй. Авчир гэж хэлсэн чинь очихгүй гэж найдаж шүү дээ. Харин Би бишрэж шүү дээ. одоо тийм нөгөө мэдхгүй би сонсоо хүн Гэтэ би үл амар хүсэж байгаа байхгүй юу? уулзах гээд ирж байгаа юм шиг хүн Монгол руу. Тийм шүү дээ. Над ярьсан шүү дээ бүр ирнэгээд гойж үзье ер нь. Би үл хүсэж шүү дээ ингээд энэ чинь гоё боломж биш шүү. Монгол рэпийг төлөөлж ингэж хагалж орж Азийн контент том тайзан гарч ийн. Би үл хүсэж нэр Үнэ төлөв гэсэн чинь л таа. Оноо төлөв гэж. Гэвсэл. Одоо нэг маань тавлаа хийж байгаа. Би бас цомгоо хийж байгаа. Тавлах гэж байна те. Тэнгүүт тийш очоод дуулаа. Тэгвэл амар мэдээж амар ихэн байгаа шүү дээ. Тэр илүү хүсэж байна. Үнэ л илүү хүсэж байна. Багштай. Би бол үнэ үсгэж байгаа гэж юусоо бодохгүй байгаа. Ягаад гэвэл дахиж хятадд ялангуяа шүү дээ. Ингээ хүндлээд урьж яхад тий дундад улсад тий урилга өгөөд ингээ урьж яхад тэгэнгүүт нь үгүй ингэнгүүт нь дараа нь дахиж урах магадлал юу байхгүй шүү дээ. Мэдгүй одоо тэр юу Ягаад гэвэл одоо тэр нэг юуны микрофоны ардын тренд нь явсан учраас тэр цаг хугацаанд ингээл тэр чинь ингээл өнгөрөөл дахиж давтагдах үгүй юу гэдэг нь асуудал шүү дээ. тэр давтахгүй юу гэдэг нь асуудал. Гэтэ энэ бол маш удаа өгсөн тус явж байгаа шүү дээ. Тэгээд дараа юм бид ч юм тэр нь одоо юу гэх юм ба. Энэ бол амар тийм бас гоё байна. Амар санагдaltaй. Тэгээ осигсаас ваа гэж үзсэн. би үл энэ тухай ингэ бодож байгаа байхгүй. Ямар нэгэн бүтээл буюу ямар нэгэн урлагчин гарч ирнэ гэдэг бол тэр үл гарч ирэхийн төлөө уран бүтээл хийсэн биш шүү дээ. Тийм ээ? Rocket Below энэ дуугийг тэнд гаргана гэж тэр дуугийг хийсэн биш. Тийм шүү. Харин гэнт тэр нэг цаг хугацаанд тохиолдлоос болоод ингээд энэ дуу ч бүр амар дэлгэрчлээ шүү. Тэгэхээр миний бодож байгаагаар бол хордон гой дуу хийл гэж бодож байна. Ядаж Аазтаа нэг ингээд нэг мэддэг тийм ээ хүрдэг нэг гоё жинхэнэ хэмнэлийн тиймэрхүү нэг Монгол дууралттай Монгол хөгжмийн тийм нэг гоё trapч бай, afroч бай. Клипээр өөрчлөө жоохон ч гэсэн нэг Монгол соёлыг харуулдаг тийм. Яг нэг тэгж хинбэрөө дээл тав зүрстэй. Жоон үнцний юм яхаагүй шинэ. Амар тийм анжин олоод тэмдэг. Тэр бол боломжтой. Одоо дундад улсын хамгийн одоо тренд болж байгаа хамгийн их сонсдог рок хамтлаг нь юу вэ гэж би нэг график харсан. Одоо дэлхийн орнуудаар ингэж агсаацсан. Гэсэн чинь дундад улсад 9 эрдэн. 9 эрдэн хамтлаг. Монголд бол мэдээж хүү. Тэгэхээр яг ингэж язгуур элементуудаа Можи болон Алагу Егоровыг хийсэн яг Монгол swag шиг тэгмүүд Монгол ч гэсэн яг нээгийн гойлонгоо шиг яг тийм юм агуулсан юмнуудаас Монгол дотроо ч гэсэн бүсэн гадагшаач гэсэн илүү хүрээд байгаа. Тийм, ерөөсөн болтон. Одоо ингэж наадыг гэж харангуй те. Хантан наадий дараа тэнгис баахан Монгол юм баахан Монгол тэгэл зөвхөн. Одоо угаасаа ингэ цаг үе өөрчлөгдөж байгаа юм те. Хитэн барууны би тэгээд ингээд нүдэд нэг хайртай явах юм. Тэгээд ингээд бас юм чинь бас Монгол соёлын бас нэг хөөрн бас нэг бэлтгэн давталгаа шүү дээ тийм. Соёлын давталгаа шүү дээ. Тэгээд энэ бол бас амар гоё багхгүй шүү дээ сайн. Цаашдаа бол энийг улам гоё хөгжүүлээд илүү гоё яваасаа гэж хүсэж байна. Тэгээд Алагу орж ирсээс хойш бас Монголын бас ууршилтай гоё бас том нөлөө үзүүлж чадчих юм да. Тэгээд шароути тэгээд өнөөдөр цаашаа бид эдтэй хамт юм их хийсэн. Тэгээд яг завгүй ач таарах Хүндэтгэх шалтгаан байсан. God ингээд Тоо Алагут хоёр яаж танилцсан бэлээ? Алагут хоёр чинь одоо одоо 50 дуунаас эхэлж танилцсан шүү дээ. Битийн хийсэн, тэгээ мастеринг хийсэн, тэгээд одоо манай Бондо Кругийн Бондо гэж байдгийн одоо яг 9 эрдэнд VG-гээр явж байгаа. Тэгээд Бондогийн нэг Ice Toys гэдэг зөвхөн түүний нүдийг хараад цумаар хиндэж мэддэггүй ганцаар шийднэ гэдэг энэ дуу болсон шүү. Амар гоё хит болсон. Тэгээд энэ дууг би сонсч чад ер нь энэ дуу гоё хийсэн байна. Ингээд Бондогоос асуусан энэ дуу ер нь явах юм байна. Хинээр хийлгсэн гэсэн чинь Алагугаар хийлгсэн. Алагууд ч нэмлээ гэсэн чинь би жам танилцуулнаа. Тэгээд би Алагуудтай танилцаад Алагууд 50 дамаг өгөө. Тэгээд манай хүн чинь за хийе болно.
Ингээ бай. Цаачин басан дуудад Андерсон да. Би Хөх хотод очиод байж исэн шүү дээ. А Хөхөд очсныхаа дараа танилцсан мэт тий. Тий. Одоо 18 онд танилцсан шүү дээ бид хоёр ч. 19 онд 18 оны сүүлчээ тий. Тэгээд л бид хоёр ч одоо Заач тэнтос. тий. Алаагүй би их тоодог байхгүй. Энэ хүн амар хурдан. Нөгөө компьютер одоо яг хөгжмийн мэрэгжлээ ингээ хийгээд тийм продюсер, битмейкер, тим талдаа бүр амар авьяастай бүр хийгээд ингээ сурцсан учраас би тэр хүний хажууд ингээ суугаад битийг ингээ дахиад шинээр хийчих үед тэгээд номын санд орцсон шиг. Тэр номын хамаарагч бүгдийг мэддэг. Хаана ямар ном байдгийг мэддэг шиг амар хурд хийгээд байгаад. Тэгээд би хажууд нь ингээ энэ дууралтыг нэг жоохон ямар гэсэн үед доороод ингээ хийгээ гаргацдаг. Тийм учраас би тэр хүнийг өсөлдөг амар гоё мэдрэмжтэй хүн. Цаач өөрөө нэг амар рэпер шүү дээ тийм. Тий. Алаагүй гоё дуунууд байна шүү. Амар гоё дуунууд байна. Тэгээ бурат хэлэн дээр бас дууглан, орсоорч үглэн. Тэгээд одоо би алаагүйтэй танилцсанаас болоод одоо гоё 50-50 тийм бит гарч ирлээ. Тэгээд одоо алаагүйр дамжиж бас Роме одоо тэр клипний Ромат Шалановтой танилцлаа. Тэгээд энэс болж л одоо ийшээ мэдрэгцэн тийм шүү. Тэгэхээр би алаагүйтэй өмнө шарату алаагүй. Шарату шаглана. Шарат. Монголд ирлээ. Уран бүтээл хийх сонирхол байгаа. Ер нь Монголын зах зээл өөрийгөө энэ зах зээл рүү орж ирж байгаа юу яаж төсөөлж байна? Юу юмэр ямар боломжууд байна? Хэрвээ болдог бол би мөн энд гоё рэпер тийм ээ. Би үндэ бол одоо энд чинь Youngblood-ийн л үеэр орж ирж штэ. 50-50 гарч ирээ сая 19 он зэтсэн дуудаа үндэ Дөмөжи тийм ээ. Мөжи гинжин тэртэл нэг үеийн ихээр л орж иж байгаа гэж ойлгож штэ. Би өөрийнхөө би тийм үстэй. Гэхдээ миний нас бол одоо татар десант эдэртэ тэнцэж байгаа. Тэгэхээр миний уран бүтээл бол Youngblood-ийн цагаар орж ирж байгаа. Тэгэхээр би муу Youngblood ах нарын хүндлэн бүр гоё Hejder respect forever. Тэгээд Jimmy Summit би өөрөө бас дээр ахтай хүн учраас би дүү хүн ямар байдгийг мэдэн. Тэгээд би дүүнрүүдтэй амар гоё чийл байхыг хүсдэг. Амар нэг одоо учин 90-с хойш одоо хүмүүс чинь бүр айлын ганцхан хүүхдүүд. Тэгээд ах дүү гэдэг юм байхгүй учраас үрхэд тэднээс мэдхгүй тэгээд ах гэд амар айж магаа тиймэрхүү байдаг ч юм уу. Эсвэл хүмүүсээ айхгүй тиймэрхүү байдлаадаг. Тэгэхээр би тэдрийг өөрийнхөө бай. Гэхдээ ах гэдэг юмыг заавал хүндлэх хэрэгтэй гэдгээс мэдүүлдэг. Заримуд нь тэгээд ухааны явахгүй бол тэгээд шоронд ордог. юм байна. Тэгээд би одоо ийшээ зах зээл гэснээстэй яг хөө миний уран бүтээл хэрвээ аль нэгэнд нь хүрч чадчихвал миний баяр. Тэгээд л миний уран бүтээл үнэн би сэтгэлээсээ хийсэн гоё уран бүтээлд залуучуудаа чи миний trap drill иймэрхүү дуунууд ч одоо үндэ залуучуудын зах зээд шүү дээ. Тэгээд бид хүрж илээвэл болоо. Тэгээд өөр юмнууд нь аяндаа ярих байх л гэж бодож байна. Тэгээ. Тэгэхээр одоо энэ 100 гаруй шивэсэд хахаар татчаал та. John Ward, John Leonard ч тэ. Это шивэстэй жоохон тайлбарлаж байгаа. Шивэсний тал дээр одоо энэ дээр Наполеон байгаа. Тэт Наполеон шүү дээ. Францын Наполеон богинохон битээ Наполеон. Гэхдээ нөгөө энэ олон хэсгээс нэг нас нүүр болж байгаа энэ хэний нүрээ. Тийм холоос харахаар нэг том нүүр гарч байгаа шүү дээ. Наполеоны том нүүр. Тэгээд энэ дунд нь бас 10 хүмүүс, 4 хүмүүс бай, 2 морьтой хүн байна. Тэгэхээр нийлбэр. Тэгээд бүтсэн доор нь одоо Bruce Lee одоо дэлхийгээр л фэн болж байгаа дээ. Энэ хүнээ үндэ энэ хүн илүү тийм кунфугээс илүү ийм ажиллаж байгаа. Тэгээд ийм шараарстай хүмүүсээ дэлхийд одоо цагаануудын дунд анхны юу н дэлхийн түвшний од болсон шүү дээ. Bruce Lee яалтчгүй. Hollywood тийм ээ. Hollywood. А түүгээр Чонны хизэгнээс та энэ хүнийг мэддэг болсон байна аа би. Чон байхгүй юу? Энэ хүнийг баг. Би дөнгөж ухаан орж их үед это миний аав Сүмтэй бодрын чулуу гэж хэлж ирсэн. Ийм нэг хүн байдгаа гэдгийг ярьж ирсэн. Тэгээ сүүлд нь миний ах, миний төрсөн ах тэр болохоор амар ном уншдаг хүн. Тэгээ Сүмтэй бодрын чулуу гэдэг номыг надад ингээ өгч юм дөө ч одоо үсэг таньсан юм чинь зүгээр номыг уншаа. Тэгээд би тэр үеэс эхэлж одоо сүүл холбох тийм ээ их хадга толгой холбох Монгол шүлэгний тийм
Монгол хэлний баялаг гэж хэлдэг шүү дээ гэрий чинь тийм ээ толгой холбоо сүүл холбоо дунд нь дэшээ өсгөж өгөө тийм ээ тэр үгний флоу Монгол хэлний тийм үгний флоугийг би энэ хүнээс сурсан шүү. Тэгээ тэр сүмтэй будрын чулуу болохоор миний дэрэн дор дарж унтдаг ном байсан. Би амар хайрладаг энэ хүнийг. Хүндэлдэг. Энэ ханган хүнж байсан хамаагүй шүү. Энэ Вьетнам төрсэн хүн байсан ч болно. Гэхдээ энэ хүний шүлэг намайг тэгээ баяр. Тэгээд энэ хүний монгол хэлийг яаж сайхан уран ашиглаж байна. Энэ хүнээ шүлгээс болж би Whitman Америкийн Whitman гэдэг яруу одоо шүлэгт уянгалагч яруу найрагч. Азийн бардмал дээр хэлсэн би Whitman шиг чамд хариулъя гэдэг шүү. Тэгээд би тэдгээр хүмүүсийн бүгдийн номуудыг ингээ аваа үзэх үед агуу хүн маш агуу хүн энэ хүн тийм их тарихт хошчихсан байлаа. Нээсэн намайг нээсэн тий. Хүндэлтэх ганц зүгээр л хүндэлтэх энэ хүний энэ хэлийг ямар сайхан уран болгож ашиглаж байна. Хүмүүстэй үеийн үе дамжуулж чадж байна. Тэгээд та зөв 2005 оноос одоо танаас дээш Монгол хипхоп гэж байх төстэй. Танаас дээш үе одоо яг жинхнээсээ хийгээд ингээд үлдсэн нь одоо манай штэ. Гэхдээ яг дээш юу гэж байсан? Нэрийг бас марцчихдаг чинь. Багшийн их сургууль Монгол халахаас 2 тэгээд өвөр Монголоос 2 гэдэг тийм байсан. Хамтлаг уу? Би гэхдээ мэдэхгүй тэднийг. Одоо манай хамтлагийн мэрэгэн чинь одоо үндэ партизан хамтлагч 2003 онд байгуулагдсан хамтлаг шүү дээ. Том Crew. Одоо улсын найрал майр шиг ингээд dance бүжгэлчдэг тийм хипхоп, попинг тэр бөмбөр өсөрдөг тэгээд хөтлөгчтэй хипхоп дуулна. Попч дуулан тиймэрхүү. Тэгээ 2005 оноос хойш ингээд pop хийдэг тий. Тийм би чинь 5 онд орсон шүү дээ. За тэнгууд ингээд одоо үед одоо энэ ч бас 20 гаруй жилийн мэрэгчлийн та ингээд яг тэр зэг дээр явсан биш тий алгаж. Тэгээ тэнд одоо өнгөөсөө хэд их хэмжээнд хөгжиж байна. Өөр нэгэн одоо хөрш. Одоо бол бүр хипхопор аман тэжээж чадах хэмжээ хүрчихсэн байна. Юу тэгвэл дутаач чинь илүү аим гоё хэтдэг болох ч гэдэг. Улам гоё болъё гэвэл мөн зах зээл хэрэгтэй шүү дээ. Зах зээл их хэрэгтэй байна. Тэгээд би бас оролдоод одоо урагшаач тэлж үзлээ. Өөрийнхөө биеэрээ нүдэрээ очиж үзлээ. Тийм юм чинь оршдог юм байна. Ер нь арвин юмнууд чинь бүр бас мэрэгжлээс астан бас өөр нэг юм байдаг юм байна гэдгийг нүдэрээ үзэж тууллаа. Тэг хипхопод ер нь рэпер дуутайгаа хамтарч уран бүтээл хийхэд бас адилхан шүү дээ. Америк чинь бас хятад бас тийм гэсэн. Нэг одоо нэг жижиг рэпер хэрвээ гарч ирэх гэж бодож ивэл том рэпер золоо хэрвээ нэг амар том trap star тийм үү. Би замтай уран бүтээл хийж чинь хэтэр тохирох уу тийм ээ. Тэрнтэй адилхан. Тиймэрхүү юмнууд чинь бүр л оршижлаа. Тэгээд бас хамгийн гол нь энэс чинь илүү бүр чиний мэрэгжил чиний бүтээл арвин байх хэрэгтэй. Чи хэрэг хэмжээний тийм гоё рэпер болж чиний дуу хэрэг хүнийг нөлөөлж чадна тийм биш үү. Тэр нь чухал гэж байна. Одоо ингээд Chief Keef ярил л да. Одоо жишээлбэл тухайн үед нь яг ингээд Young Job гэдэг продюсертэй хамтраад тэг зүгээр ингээд нэг баг хоосон байр шахуу одоо хүн амьдардаг газар зүсийг клипүүдээ бөөндөө ингээд хийгээл зөв баажад тэгэл яг тухайн үеийн моментын дээр дуунууд нь Чикагоос гадна ингээл Америк тэр чигээр Америкт нь гараал тэгэнгүүт нь Kanye West эдэртээ бүх хипхопуудын анхаарлыг өөртөө авч яваал. Тэгэл I don't like remix-үүд гарч ирээл тэгээ Chief Keef гэж танигдсан штэ. Яг ингээд тухайн үеийн одоо Америкийн хипхоп мэдрэмжийг ингээд vibe-ийг нь өгсөн одоо иймэрхүү. Түүнтэй гадна одоо зарим нь одоо дуунууд бол яг ингээд тухайн үеийн яг трендэн дээр нь ингээд дөрөөлцсөн ч юм уу ингээд болцсон. За тэгээд хипхоп сайн хааны залгаа яриа. Одоо бол нэр аман тэжээж чадах хэмжээ өрцсөн байна уу? Зах зээл гэдэг одоо өвөр Монгол ч гэсэн хэрвээ уран бүтээлэн гоё хийгээд тийм ээ. Яаж одоо өвөр Монгол хэврүүд яаж хүн болдог юм? Нэгвэл лайв хоосуудаар тоглож одоо өөрийнхөө бидэтэй зараад мөнгө олно. Нэгвэл тоглолтонд орно. Нөгөө тийм том юунэ тоглолт болдог штэ. Сервер хамтрлуудыг фестивал тийм ээ. Фестивал тиймэрхүүд ороод мөнгө олно. Тэгээд дууны нөгөө өмч байж тээ. Дууны өмч тэргээр бас
одоо суунд аппликейшн дээрээс дуунуудаа тавиад тэгээд бас мөнгө орж ирж байна. Стрим ч юм уу? Тэгээд таны ажлууд нөгөө Дүрмэг кофе шоп биш үү? Тэгээд Дүрмэг кофе шоп юугаар албатай. Манай албатай эсвэл дуулцтай хүүхдүүд. Тэг манай хамгийн алдартай нь кофенаас аста жинхэнэ алдартай нь крик байхгүй юу? Крик. Манай одоо найз өхний өөрийнх нь найрлаг өөрийнх нь жор бүр гадаатгцсан гоё юмтай. Тэгээд энийг бол ганц тэнд л дэлхий дээр энэ орчлонд ганцхан манайд л байдаг. Тийм учраас хүмүүс заавал энд ирж идэх хэрэгтэй. Нэрийг нь ягаад 4000 гэж өгсөн юм? Чин тэр гудамж болохоор 4000 м гэсэн гудамж. Тэгэхээр бид нар гудамжинд зүгээр энэ 4000 тоотой бас үсэгтэй Монгол үсэг орж метр гэдэг үсэг бас орчих нь. Тэгээ бодоод зүгээр л хэлэгдсэн. Нэг амар тарих зарсан учир байхгүй зүгээр аяндаа л ингээд бүтээч гоё шин тийш. Шорлогийн бизнесийг хэр удаа хийсэн? Шорлогийн бизнес би 3 жил хийсэн шүү дээ. Ерөөсөн би 3 жилээр ингээд нэг авдаг. Нэг юм авдаг. Тэгэд 3 жилийн бизнес тэрийг хийгээд одоо анх эхэлж тийм бизнес гэдэг юмыг ойлгосон шүү дээ. Жинхэнэ өөрийн биерээ хийгээд эн чинь болдгийм байна. Ер нь нэг юм дэлгүүр юм ажиллуулахад тэр босстой нь ус их холбоотой. Тэр ямар хүн нээж ин тэгээд ямар хүмүүсийг татна. Тэгээд тэр 3 жилийг ажилласаас хойшоо би өөрийн биерээ нэг татах биш. Бас нэг өөр нэг юмээр татаж болдгийм байна гэдэг юм эдээд. Тэгээд одоо би бизнесийн тал дээр их амар сонирхолтой. Тэр нь надад амар гоё тарих тэлж өгдөг. Хип-хоп рэп болохоор миний хайр энэ бол миний love forever. Би заавал энийг хийн. Энэ юмнаас болж би гоё цэнэгтэй болдог гоё. Нийгэмдээ улам гоё ингээд залуучуудаа хараад баярлдаг. Тийм шүү дээ. Яг мөнгө олон хип-хопод хайртай учраас би мөнгө заавал олох хэрэгтэй. Би улам гоё уран бүтээл хийж чадна. Тэгээд яваад байгаа бонус мөнгө болт шүү дээ тий. Тэгээд бонус л өгдөг. Тэгээд одоо та ингээд одоо багш тэгэл тий. Одоо яг энэ зах зээл дээр бас нэгэнтэй хамтарсан мөнгө хийх гэж бүгд яригдаад. Монголын топ 3 рэпер юм бэ? Хашх Монголын. Топ 3 рэпер. Энд одоо заавал хариулна шүү. За хариулахгүй яад юм бэ? Топ 3 мөрөө гээд I stop шүү дээ. Энэ чинь respect байхгүй юу? Энэ чинь жинхэнэ respect шүү. Forever. Нэрэн жинхэнэ надад авч хэлвэл тийм ээ. Бити над руу дизмис яац та одоо ёо гэдэг. Шүү дис. Гоо одоо хэлэнгүүд. Надад авч хэлвэл шүү дээ. Жинхэнэ монгол хэлийг амар гоё ингээд сонирхдаг байхгүй. Монгол хэлний ингээд ямар нэгэн рэпер ингээд гоё үгэлж их үед ингээд хэлийг ямар нэгэн үгийг мартагдах байгаа үгийг ингээд бүр рамтай ингээд гаргаж ирж их үед надад ингээд амар гэж орж ирдэг байхгүй юу. Тийм маягтай үг мөгнүүд байдаг гэсэн. Одоо орж ирэхгүй байх шүү. Тэр гой үгнүүд орж ирдэг шүү дээ. Онцгойлон татарын үгийг монгол хэлийг амар гоё оруулдаг. Оппозит. Ванквиш. Оппозит ванквиш чинь цуу. Үгүй. Өөр. Тийм болохоор оппозит ванквиш гэж байгаа. За зөвхөн I stop татаар opposite юм биш үү? Тийм. Надад авч хэлвэл хэл. Миний судлах, миний хипхопд хайртай учраа зөвхөн хэл. Би хэлийг энэ хэл амар тохирдог. Энэ хэл ерөөсөө би флоутэй тийм хэл юм байна. Айжмтай, тийм ээ жохлогтой хэл юм байна. Тэрийг дараад. Гэтэ одоо хүнийг одоо өөрийнх нь одоо тест дээр нь шүүмжлэх одоо утгагүй шүү дээ. Одоо жишээлбэл жил болгон одоо Spotify-тэй хүмүүс болгон жил болгон тэ Spotify Wrapped энэ жил би ийм артистуудыг тэтэн цаг ийм дуунуудыг сонсон байна гэд жагсаалд гарч ирдэг шүү дээ. Нэг тэг хүн болгоны тэр мэдрэмж нь хүсэж байгаа, сонсож байгаа, эсвэл авж байгаа амт нь өөр учраас ингээд тий. Өөдөө таны кек шиг хэлсэн бэ. Тэгээд Spotify record Улаанбаатарын залуу record. За энэ хоорондоо өмсөд ялгаа нь одоо яг танд яаж ажиглагдаж чинь хоорондоо хэр зүгээр зайтай байх шүү байна. Улаанбаатар Хүүхдийн хооронд юу лээ 1800 км-ийн зайтай байгаа.
Гэтэ юу YouTube дээр бас контент оруулж байгаа Хөх хотын shout out to Morton те. Тэ shout out to Morton. Тэнд үсгээ заасваа шинжээ препэн. Зөндөө байна. Тэдний чинь бас гоё хийж игээ бүгдөө гоё чармааж байгаа залуучууд байна. Тэгээд одоо BNC-г ярьж байсан шүү дээ дөрөв. BNC чинь одоо сүүлд нь BNC-гээс хөдөлөө салаад the good vibes гарч ирсэн. Анда тийм шүү. Тэгээд ч CJ байгаа. Тэгээд бас cash байгаа. Тэгээд өөр хэдэн түүнэрийн нэрийг мэдэхгүй байна. Тэгээд одоо чөндөө хотод байж байгаа тэд нэр урагшаан тэлжиген тэд нэр шүү дээ. Гоё хийж гэн. Мөн trap руугаа бүх шиндэг одоо тийм хотын талуудаа шүү дээ. Жохо. Хотлог тал руу. Тэгээд city тал руу. Тий. Тэгээд Мертунгийн болохоор Хөх хотонд байж байгаа монгол хэлээр тэдний санаа бол зүгээр монгол хэлэнийг заавал гоё зах зээл болох хэрэгтэй гэсэн тийм санаа. Тэр айгуу гой санаа байхгүй таамс. Ярангуй гой санаа гэсэн бүгд надад авчид бол бүгд чармааж л байвал тийм ээ. Юм хийгээл явж л байвал хоорондоо хэрүүл гарвал хоорондоо ингээ гомдож момдохгүй бол зүлгээд л байвал гондоо тэгээ шүү би. тийш дээ гомдохноор ч жоохон гिचүү байж дээ тийм ээ. Унаад байж жоохон. Бити гомдоо л гэж бодож байна. Гөөдөө ч үстэй хитүү гомдоос идэж шүү таа. Үгүй. Би сайн яваад над гомдож байгаа байхгүй юу? Та сайн яваад танд гомдоод байна. Тийш дээ. Эцэд хатаад биш юм уу? Би гомдол гэж ойлгоно. Би уучлсан бүгдийг. Энийг та гомдол гэж ойлгож байгаа юм. Гомдол штэ. Таньдаг хүн юм чинь гомдож байгаа л үст. Тэр атаа гэдэг чинь зүгээр өөр юм шүү. Атаа гэд ярангуй атаагаас үүсэн л дээ. Тэгтээ тэр бол гомдол сэтгэл тэр дотроо бол гомдож штэ. Тэгтээ муу юм аа. Миний ягаас ямар гоё яваад байна тэгэл. Яаж байгаа. Чи яаж байгаа. Тэр чинь ингээд гаднаа бол ямар юм бэ? Атаа байгаа байхгүй юу? Гэтэ дотроо юу бодож байгаа юм бэ? Чи яа намайг дээш аваа гардахгүй юм бэ гэсэн тийм нэг санаа. Тийм шүү дээ. Тэр чинь гомдол шүү дээ. Чи яа ингэ биднээсээ ингэ явуулсан ингэ тэгж явчаа гэдгээр. Чи тэгээ намайг одоо аваад хурдан дээшин гараад тоглолт моголт ингээ мөнгө олгооч гэсэн санаа шүү дээ тийм шүү. Тэггүй байна гэсэн тийм санаа үсттэй. Гомдол гэж ойлгочихвол гоё. Одоо ингэ за угаасаа Анита нэг мах асууж байна. Одоо ингэ 2006 оноос хойш пабж орон руу орчихлоо. Таны эд үе яг одоо эдэн он байсан юм шиг санагдаж байна. 6 оноос эхэлж одоо оюутны тийм бүр ингэ эд үе шүү дээ тань маань орон үе амар болчихсон. Байн буяа магтаж байгаа биш шүү нэр хүмүүд ярьдаг штэ надад. Гэхдээ би тэр үед чинь бас Rastafari Замбир гүрцэн Jamaica-ус тийм гүрцэн гэж ихтэй тэгээд тэр үед чинь би оюутан байхдаа хормоо ич хийж бодож ирсэн. Найз хүндээ байсан тэр үед хормоо хийгээ тэгээд оюутан байхдаа хүүхд мөхтэй болоо тэгээд гой төсөөл мөсөөлөө тийм байсан шүү дээ тэгж боддоо. Сургууль мургуул жилөө мөлөө очихгүй тэгээд сургуулийн бүх гой тоглолт моголтон дээр нь би хөтлөгч хийх юм уу дууч тоглож моглол тэгээд багш нар бас надад амар гоё чөлөө өгдөг. Тийм байсан. Гоё явуулж чаддаг хүмүүстэй тэгээд баар маар дуулчихна. Нийгэм дээр гарсан. лаймад özгөө тий. Гэтэ би бол ингэж бодсон шүү. Одоо брогийн хувьд бол энэ Улаанбаатарт бас хүрээд ирлээ. Шин зах зээл рүү орж ийн. Тэгээд яг оргил үе бол ирээдүйд байгаа гэж бодож байна. Утгагүй ойртож байгаа. Тэгвэл гоё шүү дээ. Би ингэж бодож байгаа байхгүй. Би одоо амар ингээд зах руу орё гэж шахаж махад орж ижиг биш шүү. Би үндлээ шүү нэр. Усын нуул ясын даг гэдэг үг байдаг. Ямар нэгэн газар явсан ч гэсэн хүн хижээдэн заавал энэ нутгийн навтах савтаг энэ нутгийн эзэн гэж байна шүү дээ. Энэ чинь хүндлэх ёстой шүү дээ. Хэрвээ хүндлэхгүй юм бол аль нэг өдөр эндийн шүү дээ. Тийм учраас би энэ зах зээл рүү заавал шахаад орж ирнэ. Би ямар заавал нэг энд нэг яана энийг суучил биш шүү. Харин аяндаа л та хоёулаа тэр өдөр азар ингээд тохиолдсон шүү дээ манай кафед. Тэгээд цайхан азар бас энэ одоо юурууд одоо ишэмс тоглолт моголтын талаар танаа хоёр надад гүйж өгж штэ биш шарату юсак шарату золоо нэр энэ нэг насандаа би хижээд энэ миний насны нэг гоё юмыг авчирж өгж штэ би шинэ нэг тавчрууд ингээд гаргаж өгч чинь тийм учраас би энэ боломжийг амар гоё ашиглаж гоё өөрийнхөө биесэн бүх чадал оюун ухаанаар очиж хий гэж бодож байна. Тий. Гэтэ энэ ч бас амар цаашдаа ингээд дурсамжтай зүйл болно. Ягаад гэвэл 11 сарын сүүлээр ньюсаг надад хэлдэг ингээл юу хаа хоёлаа ингээд хамт би ингээ ирээ явсан натаа байна нэг ирээ явах нэг ажил байгаа ингээл хамт явах уу ингээл тэгэнгүүт нь
Бигээс 12 сарын сүүлээр яг миний амралт таарах юм байна гэл. Хоёлаа ирээ явж яах вэ? Хүүх хот руу явъя л да. Тэгээ бас нэг тэр үчин чаас нэг подкастын санал тавьчаад тэгэнгүүт за нэг үс хүүх хот руу явъя. Би тэгээ 19 онд хүүх хотод очсон. Тэнд бас нэг холбоо сүлбэтэй Сайконы давааны нэг таньдаг. Бас хүүх хотоос тэгдэг таньдаг хүмүүстэй хоёлаа ерөнхийдөө хүүх хотын хипхопор юу болж ингэж очие. Тэгэл бүх тэр юм яг ингээл болох хэвээр зүйлүүд болоод хэдүүлээ сайхан танилцаад хүүх хотод подкаст хийсэн бол одоо Улаанбаатарт ингээ подкаст бичиж байна. Чинд одоо ингэ тайлцаа болоод яг үгүй хавтарслогч гэдэг юм уу те. Эсхвархан зүгээс Улаанбаатарт явж хавтарс яг юусэн гэдэг энэ хэд өмнө ингэ буруу асууж болох. Энэ болох юм ингэ болвоо болсон амар хөтөн байсан. Ер нь бол тэгээд хүн сэтгүүгээ ирээнээс жоохон хэлэх хэрэгтэй. Сэтгүүгээ жоохон ирээнээс хэлэх хэрэгтэй. Тийм. Намайг тийсэж байгаа. Ирээд ажиллаж болохгүй. Адилхан шигийн бодогчлаа. За тэгээ бро яг юуны подкастын төгсгөлд хэлэх зүйл байна уу? Өөрөөс ярмаар байгаа зүйлээ бол ярьж болно шүү. Бач ярь нь уулымж нэг асуудал шүү дээ. Харин ярилцлага бол тийм юм байгаа учраас байх хэрэгтэй л байхгүй юу? Хамгийн сүүлд ингэнгүүд нэ амар хариунд юм нэг бодож ирсэн юмнууд нэг орж ирдэггүй тийм ээ нэг амар том юм ярих гэдэг шиг. Би өндөө ингэж бодож штэ. Одоо тэжээ нэг хотоос бас рэпердууд байна, өөр хотоод бас гой рэпердууд байна. Тэгэхээр бүгдөө хоорондоо ингэж халуутай гоё өөрийнхөө хэмнэлдээ өөрийнхөө тоодог рэпердуудтайгаа ингээд бүтээлөө илүү хийхийг хүсэж чинь хоорондоо. Тэгэл ингээд сонсогчийн хуваас шүү дээ. Би хэрвээ нэг сонсогч байсан төрвөл Золоо бол гоё рэпер, Ньюсак бол гоё рэпер. Би танай хоёулын хэмнэл ямар гэдэг юм мэднэ. Тэгээ би хүсдэг байхгүй. Эдний хоёул нэг нийлээд нэг дуу хийвэл ямар нэг юм сэтгэхэд дуулах бол Битээр өчтөр дуугаа хийсэн шүү дээ. Өчтөр хэлөө. Тааш яа бичээгөө. Гүй чиний хоёр. Эцгүй би юу ч юм бэ. яахгүй. Яа тэгээд явж өнөдөр дуураа хэн багцуул жог шүү бро. Тий бич байгаа. За явж дуураа хөндлөж байна гэсэн ахрын подкаст оф 7 хоног болсон нэг 20 цаг 30 минутаас тохиолын. Тэгээд бас атууд гоё шин мэдээлэл тавьдаг. Тэгээд бас нэг маш том Монголын R&B дуучин зин тос комбэкинг ширээ. Тэгээд бас янз бүрийн офин тоглолтууд гэдэг энэ зүүнүүд биднээс маш гоё зөнд болно. Тэгээд манаас өгс одоо контентууд одоо илүү дараагийн бүшний бас болохоор маш их хичээж ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн зочин сквафта маш их баярлалаа. Холоосоос дээр яг зойж игээтэй. Ингээд сууж байгаа нь бол маш гоё үйл мессеж байна. Тэг. За. Баярлалаа Ньюсак. За. Намайг ийм гоё нэвтрүүлэгт оруулсанд баярлж байна. Золоо баярлалаа. Нэвтрүүлэгт оруулсан чинь баярлж байна. Амар баярлж байна. Тэгээ намайг хүлээж авч байгаад баярлж байна. За тэгээ дараагийн дөрөв сайт. Bye guys. Баяртай. Nama tahu